Сайн байцгаана уу? Намайг Гүүли гэдэг. Би өөрийнхөө анхны видео бичлэгээр шинэхэн ээжүүдэд өөрийгөө хайрлах 8 зөвлөгөө өгөхөөр бэлтлээ. Ээжүүд бид, эмэгтэйчүүд бид энэ амьдралаас үнэхээр сайхан бүхнийг хүртдэм байна гэдгийг би өөрөө ээж хүн болж их хүн болснараа мэдэрсэн. Би ээж хүн болоод 9 сарын хугацаа өнгөрч байна. Хүүтэй болсон байгаа. Тэгээд үнэхээр сайхан мэдрэмж, үнэхээр гоё мэдрэмж байд юм билээ. За тэгээд энэхүү гоё сайхан мэдрэмжийнхээ хажуугаар бас ээж болно гэдэг маань өөрөө асар их үүрэг хариуцлага байгаа. Тэгээд ээж болсноороо бид маш их зүйл мэд хэрэгтэй болдог, судлах хэрэгтэй болдог тий. Айгүй их бодлууд донд ингээд эргэлдээл бөмбөлөгшгөл ингээд эргэлдээл хийлчдэг юм байна л та. Тэгээд бас айгүй их завгүй болдог. Тэгээд энэ их завгүй ачаалттай энэ их цаг хугацаанд тий бас өөрийгөө марталгүй өөрийгөө хайрлах 8 зөвлөгөөг та бүхэнд хүргэхээр бэлтлээ. За ингээд зөвлөгөөгөө эхэлцгээе. Миний хүргэх хамгийн ихний зөвлөгөө та ээжийн үүрэгт ажлыг үнэхээр чадварлаг, үнэхээр сайн гүйцэтгэж байна гэдэгт хизээж бүү эргэлз. Хизээж шүү. Та бодоод үзтээ 24 цаг тасралтгүй. Та ээжийн үүрэгт ажлыг 24 цаг тасралтгүй хийж байна. Та хоолоо хасж гин, нойроо хасж гин, сэтгэл зүйн хувьд маш олон зүйлийг даван туулж гин. Би физиологийн хувьд гэсэн маш олон зүйлийг даван туулж байна. Эдгээр асуудлуудын хажуугаар та өөртөө эргэлзээд дахин нэг стресс үүсгэх хэрэггүй. Та үнэхээр сайн гүйцэтгэж байгаа. Магадгүй хөндлөнгөөс хэн нэгэн үнэхээр чи сайн гүйцэтгэж байгаа шүү. Үнэхээр чи мундаг ээж шүү. Үнэхээр чи тэгсэн шүү гэж хэлэхгүй байж болно. Хамгийн гол нь та өөрийнхөө ажлыг үүсэхгүй, та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй, бас өөртөө урам өгөх хэрэгтэй. Тийм болохоор өөртөө битгий эргэлз. Хоёрдугаар, таны хүүхэд 6 сар хүртэл та өөрийнхөө гадаад дүр төрх болон өөрийнхөө жиндээ битгий санаа зов. Хизээж бүү санаа зов. Энэ асуудлыг зүгээр толгооноос аваад хаячих. Мэдээж хэрэг та хүүхдээ хөвлөдөд тээж төрүүлж байгаа юм чинь тий танд бие физиологийн хувьд бол өөрчлөлт гарах нь тодорхой. Тэгээд тэр болгонд та асуудал болгож сэтгэлээр унах тий өөрийгөө ядраах шаардлага үнэхээр байхгүй. 6 сар хүртэл хүүхд 6 сар хүртэл таны сэтгэл зүй болон бие физиологи бол нялхаараа байгаа. Тийм болохоор өөрийгөө хайрлаарай. Тэгээд цаг хугацаа яваад ирэхээр явандаа та хүснээрээ өөрийнхөө өмнөх төр төрхөө, өөрийнхөө өмнөх жиндээ хүрэх боломжтой. Тийм болохоор битгий санаа зовоорой. 3-р альва тохиолдсон ямар нэгэн бэрхшээл, ямар нэгэн хэцүү асуудал те сэтгэл гутрал, за юу гэдгийг танд тулгамдж байгаа ямар нэгэн асуудал зөвхөн хэсэгхэн хугацааных, түр хугацааных гэдгийг битгий мартаарай. 4-р ойрдох гэдэг үгийг үгээ сангаасаа хас. Энэ бол яг үндэ шинэхэн ээжүүдэд хамгийн хэрэггүй зүйл байгаа. Ингээхийн тулд та өөрөө бодлын хувьд, сэтгэл зүйн хувьд бол өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Альва нэгэн зүйлээс гордчихвээ гэд болоогүй зүйлийг өөртөө татаж хүлээж авах биш. Би гордохгүй. Гордох гэж баг юу юм те? Би гордоод байдаг хүн биш гэд өөртөө итгүүл баг гордох гэдэг үгийг үгийн сангаасаа хасаад хай. Энэ бол шинэхэн ээжүүдэд хамгийн хэрэггүй үг. 5-р аль болох унд сайн ид, сайн инээ, бас аль болох эерэг байхыг хичээгээрэй. 6-р стрессээ тайлж сураарай. Ямар нэгэн аргаар стрессээ тайлах хэрэгтэй. Та жижиг байна уу, том байна уу? Ямар нэгэн зүйлд стресссэн бол сэтгэл зүйн хувьд бол танд ингээд хэцүү байдалд орцсон бол таныг эмзэглүүлж байгаа бол та энийгээ тайлах хэрэгтэй. Битгий стрессээ цуглуулаарай. Мэдээж хэрэг одоо бид ээж болохоос өмнөх амьдрал болон ээж болсны дараах амьдрал бидний амьдрал эрс шал өөр ялгаатай л да. Тийм болоод ч тэрөө залуухан ээжүүд стресséнд аягүй хурдан өртөгдөх гээд байдсан байна гэдгийг олж харж анзаарсан л да. Тийм болохоор та ямар нэгэн байдлаар стрессээ тайлах хэрэгтэй. Стрессээ тайлах маш олон аргууд байдаг те. Жишээ нь
хүүхдээ нөхөртөө өгчөөд нэг гадаа 30 минут алхачаад ирэх ч юм уу тий. За нэг гоё амттай шоколад идэх ч юм уу тий. За үнэхээр өөрийнхөө дуртай хоолой хийгээд идэх ч юм уу. За тэгээ хүүхдээ бас нөхөртөө өгчөөд амар дуртай дуугаа ингээд бүр хинч байхгүй сонсох ч юм уу. За тэгээд чимээгүй орчинд очиод нэг 5 минут зүгээр гүнзгий амьсг аваад нэг тайвшрах тий. Эсвэл үнэхээр дуртай киногоо үзэх. За тэгээд өөрийнхөө хуучны гоё дурсгалтай зурагнуудаа үзэх. Хүүхдийнхаа няраа-үеийн, баг үеийн гоё хөөрхөн бичлэгүүдийг үзэх хэмжлэн стрессээ тайлах одоо аргууд маш их олон байдаг. Тийм болохоор та өөрийнхөө стрессээ тайлах хамгийн хурдан тайлах аргаа олох хэрэгтэй. 7 дугаар битгий их хүлээлт үүсгээрэй. Битгий их гомдлоорой. Эдгээр зүйлс нь өөрөө хүнд стресс үүсгдэг хамгийн одоо суур зүйл гэж ойлгож болно л доо. Хин нэгнээс юм хүлээх, хин нэгэнд гомдлох яг үндэ бол ээж хүнд биднес шиг үнэхээр их ажилтай хүнд бол хэрэггүй. Эргээд үр дүн та өөрөө л гомдолж, өөрөө шархалж үлдэнэ гэхээс хизээж сайн үр дагавар тань дагуулж ирэхгүй. Тийм болохоор битгий их хүлээлт үүсэх, бас битгий их гомдол. Гомдлоод л хажууд байгаа хүмүүсээ адаг сүлд нь баг үргээгээд дуусна. Тийм болохоор зүгээр л түрүүний хэлдэг шиг стрессээ тайлаад гомдлохгүй, хүлээлт үүсэхгүй байх хэрэгтэй. 8 дугаарт буюу хамгийн сүүлийн зөвлөгөө нь та өөрийгөө хайрлах цаг завыг өөртөө заавал гаргаарай. Та өөрийгөө заавал хайрлах хэрэгтэй. Та өөрийгөө заавал урамшуулах хэрэгтэй. Та өөртөө заавал би сайн байна гэж хэлж авах хэрэгтэй. Та л өөрийгөө хайрлахгүй бол, та өөрийгөө урамшуулах бол өөр хэн таныг хайрлаж, хэн таныг урамшуулах хэлээд тийм үстэй. Тийм болохоор өөрийгөө хайрлах цаг гаргана гэдэг маань бол маш чухал. Мэдээж та завгүй байгаа, тань цаг зав байхгүй байгаа. Гэхдээ та яаж хийж агаад өөрийгөө хайрлах цаг зав өөртөө заавал гаргаарай. За ингээд шинэхэн эгжүүдэд хүрэх миний 8 зөвлөгөө маань үүгээр дуусж байна. Та бүхэн таалагдсан бол миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. Мөн танд бас бүх зөвлөгөө байвал доор комментэн доор нь та өөрийнхөө сэтгэлийг үлдээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай.